Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийг өртөөлөн үзэл санаа мөрийн хөтөлбөрөөр танилцуулан намын шинжилгээний төлөө намын даргад нэр дэвшиж байгаа Лувсан нэмийн ган төмөр, Содном зүүндэн Эрдэнэ, Норвегийн Алтан хуйг, Дондог доржийн Эрдэнэ нот, Жамбасрынгийн Батцаанд нарыг Ховд аймгийн ардчилсан намын дарга тэргүүлэгчид намын гишүүд нь Ховд аймагт хүрэлцэн эрэхтэнд хүндэтгэн өгтөн авлаа. 2016 оны 12 дугаар сарын 22-нд анхны уулзалтаа Хинтээ аймгийн Чингис хотноо хийж нар зүй тойрон намынхаа гишүүдтэй уулзаж байгаа нэр дэвшигчид 1-р сарын 18-нд Баян-Улгийн аймгийн гишүүд дэмжигчдтэйгээ уулзаад 19-ний өдөр ардчилсан намын төв аппаратын ажилтнууд хэвлэл мэдээллийнхэн нэр дэвшигчдийн ажлын албаныхан гээд нийт 38 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ховд аймагт төрж ажилласан юм а. Нэр дэвшигчид энэ сарын 19-ний өдөр аймгийн хөгжимт драмын театрт аймгийн ардчилсан намын гишүүдтэйгээ уулзаж өөрсдийн шинжиллийн мөрийн хөтөлбөр давуу талаа дэлгэрэнгүй танилцуулан гишүүдийнхээ сонирхсан асуултанд хариулт өглөө. Одоогийн энэ намын даргын сунгаанд явж байхад бол яг илүү гишүүдтэйгээ ойрхон уулзж байна л да. Тэгээд эндээс би юу мэдэрч байна вэ гэхээр манай намынхан бол ойлголцлыг илүү одоо тийм эв нэгдлийг юунаас илүү хүсэж байгааг л уулзалт бүхэн дээр гар барьсан хүн бүхнээс ойрхон анжуугаар марг өнгөрсөн хүн бүхнээс тэр үгийг сонсож байна. Бид нар тэрнийгээ сайн захиж байна. За та нар минь EV гэдэг юм бол манай намд бүр одоо бусад ямар ч юмтай харьцуулшгүй энэ чухал асуудал байгаа шүү. Энэ дээр та бүхэн маань анхаарлаа хандуулаа гэсэн. Ийм юм илүү мэдэрч байна. За энэс хэрэгцээ мэдээж одоо анхан шатны байгууллагууд руугаа яаж ажиллах ёстой юм гişүүдээ хэлээд байгаа тийм ээ. Энэ дээр бид нэр бас нэлээд анхаарч тодорхой тийм хөтөлбөрүүдээ гаргах ёстой байна. Залуучууд руу хандаж ажиллах гэдэг тэр хоёр чухал санааг би бас нэлээд анхаарах ёстой маа гэж бас одоо үзэж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчдад зориулсан маш тодорхой хөтөлбөр бодлого бол ардчилсан намаас гарч тэр нь бол өдөр тутам хэрэгжих шаардлага байгаа юм байна. Хоёр дахь нь бол яг аймаг орон нутагт таарсан ялангуяа малчит руу хандсан маш тодорхой хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй байна. Малчтын хэлж байгаа санаа бол өдрөөс өдөрт одоо мал маллдаг хүн цөөрч байгаа шүү. Мал маллах сонирхол бол илт буурч байгаа гэдэг ийм асуудлыг одоо ярьж байна. Малчтын боловсролд анхаарах хэрэгтэй гэдэг ийм зүйл яригдж байна. Гишүүд орон нутаг иргэд олон түмтэйгээ уулзж явхад ардчилсан нам анхан шатаа, дунд шатаа гишүүд дэмжигчтэй орхидог гэж сонгуульд ашиглаад сонгуулийн маргааш мартдаг гэж шүүмжлэл их гардаг юм а. Энэ бол үнэн. Одоо бид өөрчлөх ёстой. Гишүүд дэмжигчтэй дэмжсэн бодлогууд гаргаж мөрийн хөтөлбөртөө оруулах, намын бодлого болгож хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Ялангуяа 1990 оноос хойш явсан ахмад буурлуудаа дэмжсэн тодорхой бодлогыг гаргах шаардлага байна. Зонкилж байгаа гол асуудал бол ерөөсөө намын анхан дундчдны одоо оролцоог нээлттэй болгох, дүрмийг нээлттэй болгох ил тод тийм ээ. Тэгээд гишүүдийн одоо дуу хоолой оролцоог чөлөөт нээлттэй болгох энэ асуудал бол одоо үндсэн дүрмэн дээр суулгаж өгөөч нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь одоо үнд зүйл үзэл баримтлалаа тодорхой болгож үзэл санааныхаа тугийг босгох асуудал дээр одоо гол анхаарлаа хандуулаач гэсэн ийм саналууд бол удаа гарч байгаа. Янз янзын санал гарч байгаа. Гэхдээ үнэхээр энэ гарч байгаа гол санаа юу гэхээр энэ нам бол эвлэлдэж, биеиндээ итгэжээж энэ шинтгэлийг хийшүү гэсэн ийм захиа санаа бол их байгаа. Тэгээ би ганцхан зүйлийг хэлж байгаа л да гэж үү. Бид бүх юм ингээд сайхан шударгаар ярьж байгаа өнөөдөр. Харин саналаа өгөхдөө шудраг ус битгий зүйл үгээрэй гэж. Тэгээ зарчмаа орж саналаа өгнө шүү гэдэг. Энэ бол бидний хувьд бол амин чухал зүйл юм аа. Энийг дандаа санаарай л гэж ингэ сануулж байгаа нэг. Ардчилсан намын нэр дэвшигчдийг Ховд аймагт ажиллах үеэр нь Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд засаг дарга галсан Дондог нарын орон нутгийн удирдлагууд аймгийн ёслол хүндэтгэлийн өргөнд хүлээн авч уулзсан юм а. Энэ үеэр аймгийн засаг дарга галсан Дондог улс төрийн хүчнүүдээс улс орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд өөр өөрийн үзэл баримтлал бодлогоо уралдуулан үнэтэй хувь нэмрээ оруулж ажиллаж яваа улс төрийн хүчнүүд яахаарахгүй Монгол ардын нам ардчилсан нам 2 гэдгийг яриа
байндаа онцлоод ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. Улс орон даяар 40 хоногийн турш сонгуулийн сурчлагынхаа уулзалтыг хийж намаа хэрхэн шинжлэх талаар танилцуулж яваа нэр дэвшигчид Увс аймагт ажилласнаар хөдөөгийн аймагуудад ажиллах хуваар өндөрлөнө. Харин үүний дараагаар хэд хэдэн дүүрэгт очиж ажиллан энэ сарын 24 гэхэд намын гишүүдтэй хурц ажиллах сурчлагын уулзалт өндөрлөх юм байна. Сонгуулийн албан ёсны санал хураалт 1-р сарын 29-ний өдөр болно.